Төрийн өмчит 18 компанийг хөвчлөхөр боллоо. Монгол улсад бүх зэрлэг тогтоомж дүрм журам хууль зүйн ямаар хянагдах ёстой. Сайн мэдээлэлд мөнгө төлдөг байх нь эрүүл сэтгэл зүйг хөгжүүлнэ. Рестораны шилдэгүүдийг 8 номинацаар тодорхойллоо. Шинэ 7 өдрийн төргийн үзэгчдээ Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа хандуулна уу. Нийслэлийн 1.7 сая иргэний зорчих эрхийг 4 өдрийн дотор санал авч 4,000 хүрэхгүй хүний хүсэлтээр хязгаарлах захирамжийг хотын дарга Нямбатар гаргасан. Дугаарын хязгаарлалт хийх тухай энэ захирамжаа хотын захиргааныхан албажуулаачгүй хэрнээ тээврийн цагдаагийн албанд чиглэл өгчээ. Улмаар тээврийн цагдаагийн албаныхан тэгш сандгаагоор зорчуулна гэх мэдээллийг өчигдөр орой цахим хуудаснаа нийтлсэнийг хууль зүйн сайд нэгтэлж үзээд албажаагүй шийдвэр гэдгийг мэдгдсэн. За ингээд үндсэндээ 2-3 цагийн дотор дугаарын хязгаарлалт хийх шийдвэр цуцлагдсан. Энэ нь төрийн байгууллагууд иргэдийн эрхийг хүндсэн шийдвэр гаргахдаа хууль зүйн яамд хянуулалгүйгээр дур дураараа аашилтгийн хамгийн тод жишээ болж байна. Хааны зэрлэгийг хинч хянаж хязгаарлах эрхгүй. Харин ардчилсан нийгэмд гарч байгаа шийдвэр хүний эрхийн дээгүүр давж гიშгэх ёсгүй. За энэ дэч иргэдийн эрх үүрэгтэй холбоотой бүхий шийдвэр захирамжууд хууль зүй дотоод эрхийн яамаар хянагдаж гарах ёстой. Иймдээ Жинх баяр 2023 онд хууль зүй дотоод эрхийн сайд байхдаа яаманд хянагдаагүй 800 гаруй журмыг цуцлах тухай шийдвэр гаргаж байсан. За өчигдөр орой тэрээр яг энэ шийдвэрийнхээ дагуу хотын даргын гаргасан захирамжийг хянаж үзээд албачаагүй гэдгийг мэдгдсэн юм а. Бүх зүйл чинь бол хуульчлагдсан байгаа шүү дээ. Мэргэжлийн бус, ажил хэрэгч бус тэгээд ийм хүний эрхийн мэдрэмж байхгүй. За одоо мэдэхгүй одоо би одоо ер нь юу гэж хэлэхээ бол ерөөсөө мэдэхгүй байгаа тийм. Энэ Улаанбаатар хотод хүмүүс ажил хөдөлмөр эрхэлдэг, тэрийгээ 7 хоногор төлөвлөдөг гэдгийг ерөөсөө ойлгохгүй байна. Энэ донд чинь бизнес үйлдвэрлэл үйлчлэгээ явж идэг гэдгийг ерөөсөө ойлгодгүй. Тэгэл гэмт шийдвэр гаргацдаг. За тэгээд тэр санал асуулгын тухайд бол жишээлбэл 3,000 хүн болвол нөгөө 1969 хэсгийн ахлагч нэг бүр 2 хүнээр санал өгүүлэхэд л хит юм бэ те. Энэ удаа хууль зүйн яам нийслэлээс гаргасан шийдвэрийг хянаж нэгтэлж үзээд албачаагүй гэдэг агуулгаар нь цуцаллаа. Гэтэл хууль зүйн яамд ч бүртгүүлэлгүйгээр хуулиас давсан дүрм журмуудыг салбарын яамдын газрын дарга нар дур мэдэн баталж хүний эрх зөрчиж байсан нь хэдийн нэг л болсон. За ийм дүрм журмуудыг зэгцлэхгүй бол болохгүй. Одоо сүүлийн үед дэлхийд дахинд энийг одоо шийдэж байгаа нэг арга бол Хэмэл оюун ухааны төрийн одоо бодлого босруулах шийдвэр гаргахад маш том хэмжээнд ашиглаж байгаа нь энэ бол зардлыг 70 хүртэлх хувиар бууруулж байгаа байхгүй. Тэрнийг нэг ийм датабейс буюу мэдээллийн сан дээр хаана ямар зөрчил, хаана ямар доголдол, хаана ямар тасалдал гараад байгааг нь хянаж чаддаг тэр дашборд буюу ухаалаг самбар хэрэгтэй болчиход байгаа. Энийг хийдэг байгууллага нь бол засгийн газар. Засгийн газрын яамдууд нь өөрөлдвөл хууль хэрэгжүүлэх субъектийнхээ хувьд энэ хуулийн хэрэгжилт, энэ баталсан тогтоолын хэрэгжилт ямар төвшөнд явж байгаа юм бэ гэдгээ он тайм буюу яг одоо тухайн цаг үед нь хянаж явах ёстой. Нөгөөтэйгүр улсын хурал хууль баталж чад байдаг. Гэтэл дагсан дүрм журм шаардлагуудыг засгийн газар баталж өгөхгүй хэдэн сар жилээр хүлээгдэх нь вэ? За үүнээс олж өнөөх батлагдсан хууль нь амьдрал дээр амьлахгүй цаасан дээр үлддэг. Хууль хэрэгжихгүй байгаа, амьлахгүй байгаа явдал бол саяны одоо юу гэдгийг тэр олон нийтэд сурчлах, олон нийтийн мэдэх эрхийг хангахгүй байгаатай шууд холбоотой шүү дээ. Тэр хүмүүс мэдгүй байхад тэр яаж хэрэгжих юм бэ? Наазах нь. Улсын хурлаас бол хууль гаргаж байгаа, тогтоол гаргаж байгаа. Энийхээ хүрээнд ажиллаа хийх зүйлүүд нь сайд нар болон ерөнхий сайдын хариуцах ёстой ажил тийм ээ. Тэгээд хуулийн нэгэнд баталж өгөөд явуулж хахад дөрөн журам гарахгүй байна гэдэг бол гүйцэтгэх засаглал маань ажиллаа хийхгүй байна л гэсэн үг. Улсын хурал тунхагийн шинжтэй бэлтгэлийн чанартай ерөнхий агуулгатай хуулийг батлахгүй байх зарчмыг өрж байгаа. За энэ чөл тогтоомжийн тухай хуулийг өнгөрсөн аврын чуулганаар хэлэлцэн баталсан. За гэтэл энэ хуулийнхаа ичидийг үзэх хуулийг энэ намрын чуулганаар лав баталсангүй. Жил бүр 300 гаруй тэрбумыг нийтийн тээврийн үйл ажиллагаанд зарцуулдаг. Гэхдээ нийтийн тээврийн чанар хүртээмж тэр чинээгээрээ сайжрахгүй байгааг иргэд хэлж байна. Эдгээрээс эхлэх төгсөн энэ үед автобусыг цаг шахуу хүлээж байгаа нь иргэдэд хүндхэн даваа болж байна. Мөн ажил хичээл тарах цагаар автобус нь багтахгүй нөхцөл байдал үргэлжилсээр байгааг иргэд шүүмжлээ.
Жишээлбэл наран чимэг ажиллаа тараад 120 мянгатаас Дэнжин мянга руу явахын тулд 1 цаг 30 минут автобус хүлээж 2 цаг гарна түгжирч байна гэлээ. Өөрөөр хэлбэл 17 цагт ажиллаа тараад гэртээ 21 цагийн үед харьдаг гэсэн юм а. Энэ асуудал нийтийн тээврээр үйлчлүүлж буй бүх иргэдэд өдөр бүр тохиолдож байна. Богино зайд явдаг автобуснууд хурдан ирдэг бол хол зайн чиглэлийн автобуснууд ирэхгүй уддаг, хүртээмжгүй болохыг иргэд шүүмжилж байна. Ороод болохоор маргаар юу хийж чадаа. Цаг гарын шиг зогсож байгаа юм чинь. Би 120-с Дэнжин мянга гардаг байхгүй юу. Цаг хугацаа өөрөө алдчих юм чи хичнээн юм. Би бол чинь урдаас нь цаг гарын шиг ягаад төгсөж явж байгаа 9 өнгөрөө 10 бараг төхөлж байгаа даа. Орой 7 молоогоос тарах үед бол зоолттой 30-40 минут хүлээн. Тэгээд суучаад бас төгжрээд бараг 2 цаг явж очдог. Суудл байтугай заримдаа бүр бариул олдохгүй ч үе байдаг. Тэр бол үнэхээр хүндрэлтэй байдаг. Тэгэхээр жоохон чиглэлийнхаа захын чиглэлүүдээ жоохон нэмээд өгөөсэй ч юм уу тэгж бас бодож л байдаг. Хүнийг бол 25-аас 25 минут яг хүлээлгэх бол тэрнээс ийш хүлээлгэх бол хүндрэлтэй. Ягаад гэвэл одоо хасах 25-6 градустай болцсон хүн 20-30 минут ингээд зогсоод ийн гэхээр бол яг бол аюу хүндрэлтэй байхгүй. Бүр удаж байгаа нь гучаад төлөвлөжсэн шүү дээ. 19 компани 1000 гаруй тээврийн хэрэгсэл нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байна. Нийтийн тээврийн нийт зорчилтын орлого өнгөрсөн оны эхний 5 сарын байдлаар 13 тэрбум төгрөг байсан бол энэ оны эхний 5 сарын байдлаар 22 тэрбум болж нэмэгдсэн. Орлого нь өссөн ч гэлээ нийтийн тээврийн компаниудын төсвөөс авах татаас нь жилээс жилд нэмэгцээр байгаа юм а. Тухайлбал 8 жилийн өмнө эдгээр компаниудад 53 тэрбумын санхүүжилтийг төсвөөс олгодог байсан бол 2022 оноос хойш 200 гаруй тэрбумыг олгодог болсон. Ирэх онд л гэхэд нийслэлийн төсвөөс 300 гаруй тэрбумыг олгохоор болжээ. За энэ жилийн одоо 26 оны төсвийн төсөлд бол 320 орчим тэрбум төгрөг зөвхөн одоо нийтийн тээврийн машин цагийн зөрүүнд одоо зарцуулагдана гэдэг одоо төсөл батлагдсан байна. Нийслэлийн нийтийн тээврийн бодлогын газар гэж байгаа нийслэлийн. За тэрэн дээр бол зөвхөн үйл ажиллагааны зардал гэж бол 100 сая төгрөг тавигдсан байх жишээтэй. За тусдаа одоо нийтийн тээврийн бодлогын газарт бол 1 тэрбум төгрөг төсөлсөн байх жишээтэй. За энэ мэтчлэн одоо эдгээр одоо зардлууд нь өөрөө эргээд энэ одоо 3 дугаарт одоо бодлого дээр байгаа тэр нийтийн тээврийн салбарт одоо цогц шинжилэлт хийх үйл ажиллагаанд зориулагдах болов гэж бид нар бол харж байна. За гэвч яг өнөөдрийн байдлаар бодит амьдрал дээр бол иргэдийн одоо сууж үйлчлүүлж байгаа нийтийн тээвэр ямар байдалтай байгааг бол хүн болгон мэдж байгаа тийм. Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжүүд төрөөс санхүүжилт авч санхүүгийн асуудлаа шийдвэрлэсээр байгаа юм а. Түүнчлэн нийтийн тээврийн бодлогын газарт тусдан жил бүр хэдэн тэрбумаар нь төсвөлдөг. Мөн үүнээс гадна нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн төсөл арга хэмжээнд гэж энэ онд л гэхэд 29 тэрбумыг төсвөлсөн. Харин эх онд 34 тэрбумыг төсвөлсөн. Ийхүү хэдэн зуун тэрбумыг нийтийн тээврийн үйл ажиллагаанд зарцуулсан ч гэлээ нийтийн тээврийн үйлчилгээний чанар хүртээмж төдийлөн сайжрахгүй байгааг эргэж хүмжилж байгаа юм а. Уг нь бол нийтийн тээвэр цаг төлөвлөж болох үед хурдан шуурхай найдвартай байдаг учраас олон улсад хувийн машинаас илүү нийтийн тээврийг сонгодог байна. Сүүлийн үед томоохон зах худалдааны төвүүд болон шинээр баригдаж байгаа барилгууд шатах тохиолдлууд нэмэгдэх болсон. Үүнийг стандартын шаардлага хангаагүй дулаалгын цэнхэр хөөс ашигласантай холбоотой гэж нийслэлийн онцгой байдлын газраас үзэж байна. Тиймээс барилгуудыг гал дэмждэггүй стандарт хангасан дулаалгын материал ашиглахыг анхаарууллаа. Жишээлбэл хаан улс дүүргийн 20 дугаар хорооны хатан туул гудамжинд авто худалдааны төвийн зориулалтаар баригдаж байсан 4 давхар барилгад 3 хоногийн өмнө гал гарсан. Уг галт өмөр хурдан хугацаанд болж өнгөрсөн нь дулаалгын цэнхэр хөөсөмжөртэй холбоотой гэж үзэж байна. Гаднаа гэлэнцэг, дотроо паланцэг гэдэг шиг харагдах байдалд нь хит ач холбогдол өгсөн, дотор материалууд нь чанаргүй, галын тэсвэржилтийн норм стандартыг хангаагүй барилгууд олширч байна гэлээ. Стандартын шаардлага хангаагүй барилгуудаас болж иргэд эд хөрөнгөөр хохирох, цаашлаад хүний аймнаас эрсдэх хэмжээний аюул учрах тохиолдлууд нэмэгдэх болжээ. Энэ онд нийслэлд 2425 объектын галт өмөр бүртгэгдсэн байгаа юм а. Зарчмын тухай хууль дээр заасан 5.14 дүр хэсэг дээр заасан заалтын дагуу ер нь бол яг галын хэлгүй байдлын хангах үгэд биелэлгүй гэдэг утгаараа 1000-аас 5001 хооронд арга хэмжээ аваад явагддаг. Тухайн комиссдээр одоо ажиллахад тухайн хуулийн этгээд иргэн маань тухайн онцгой байдлын байгууллагаар зураг авч орохдоо тухайн тайлбар хэсэг дээрээ одоо гадна талын дулаалга ямар ч шатдаггүй материалаар хийнэ
гэдэг байлаа орцсон байж дээ. Тэгсэн чинь яг бодит байдал дээр ингээд комиссар ажиллахлаар эсрэгээр болцсон байж дээ. Материалаа солилцсон. Маш гал төсөөгөө материалаар ингээд болцсон байж дээ. Барилгын зураг төслийг гаргасны дараа онцгой байдлын газраас барилгын материал болон барилгад галын аюулгүй байдлын дүгнэлтийг гаргаж өгдөг. Гэтэл уг дүгнэлт гарсны дараа гүйцэтгэх компани болон захиалагчид өгсөн хувилдаж гал дэмждэг стандартын шаардлага хангаагүй хямд материалаар барилгыг барьж эрсдэл үүсгэж байгааг хяналт шалгалтын газраас хэллээ. Үн мөнгөөс хамаарат хямд өртөгтэй материал сонгох гэж байд юм уу? Галын идэвхтэй идэвхийг анхаардгүйгээр иймэрхүү төслүүд нэлээдгүй гардаг. Мөн энэ зохиолч энэ дээр хяналтаа тавих үүрэгтэй яг зохиолч өөрийн хийсэн төслөөр одоо барилгын материалын чанарыг аягүй тодорхой дурдсаж зөвхөн байх хэрэгтэй байдаг. Гэтэл энэ зохиолчийн хяналт дуртуу тавигдсан үүдэлтэй иймэрхүү дутагдaltaй төслүүд нэлээдгүй гардаг. Гал дэмждэг хөөсөнцрөөр дулаалах нь галын шаталтын явцыг 2-3 дахин нэмэгдүүлдэг болохыг мэргэжилтнүүд хэллээ. Уг нь гал дэмждэггүй шилэн хөвөн, чулуун хөвөн ашиглах ёстой гэлээ. Мөн сүүлийн үед гал дэмждэг чанарын шаардлага хангаагүй сэндвичээр барилгыг барьж галын эрсдлийг нэмэгдүүлж байна гэсэн юм а. Гал дэмждэг материалаар барилга барих нь ямар эрсдэлтэй болохыг Дүнжин гарвын дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрны жишээ бидэнд харуулсан гашуун туршлага биелээ. Гэтэл барилгын компаниуд уг эрсдлийг үл тоосоор байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна. Төр яаж төрийн эмчит компани мөнгийг өргөө зарцуулж алдагдалд оруулах үнцийг тавьдаг талаарх жишээг хүргэе. Тодорхойлбол төрийн эмчит компаниудад нийгмийн хариуцлагын хүрээнд гэх нэрээр тодорхой мөнгө зарцуулах удирдамжийг толгой компаниудаас нь эрүүлдэг байна. Мэдээж үүний захиалагч нь төр. Тэр дундаа засгийн газрын хэрэг эрхлэх газар, ерөнхийлөгчийн тамгын газраас нийгмийн хариуцлага нэрээр мөнгө нэхэх албан бичгийг төрийн эмчит компаниуд руу явуулдаг тухай төлөөлөл удирдах зөвлөлөөр ажиллаж байсан гишүүний зүгээс хөндлөө. Төрийн эмчит компаниудаас сулгай их арга нь худалдан авалт нийлүүлэлт дээр илүү мөнгө нэмж авах байлаа. За одоо ил тод байдлын тухай хууль батлагдж мэдээлэл нь захимдсан учраас ийм байдлаар мөнгө цавчих арга нь хумигдаад байна. За одоо харин авилгын арга хэрэгсэл нь өөрчлөгдөж бартраар бараа үйлчилгээ бүтээгдэхүүн шахах болсон гэлээ. За бүр цаашлах юм бол нийгмийн хариуцлагын хүрээнд гэх нэрээр өчнөө тэрбум төгрөг хяналтгүйгээр урсаж байхыг үгүйсгэн арга болоод байна. За учир нь төрийн эмчит компаниудаас хариуцлага нэрээр энэ тэндээс санхүүжилт нэхэж ийм үйл ажиллагаанд мөнгө зарцуул гэсэн цаас дээрээс явуулдаг. Ингээд төрийн эмчийн мэдлийн компани учраас гарын үсэг зурхаас өөр аргагүй хүрдэг гэлээ. За нийслэлээс ерөнхийлөгчийн тамгын газраас, засгийн газрын хэрэг эрхлэх газраас, төрийн эмчийн бодлого зохицох газраас, толгой компаниас ингээд маш олон газраас зэрэг одоо төрийн эмчит компаниас нийгмийн хариуцлагын хүрээнд одоо ийм үйл ажиллагаанд мөнгө зарцуулаа гэсэн албан бичгүүд бол тогтмол ирдэг. Шин сэргэлтийн бодлогын хүрээнд бол машин унаа гарга, хүн гарга, мөнгө гарга гэх мэтчлэнгийн. Тэгээд одоо нийгмийн энийгээ бол нийгмийн хариуцлагын хүрээнд мөнгө зарцуул гэсэн ийм чиглэл өгöd байл та. За эргээд хүртэл нийгмийн хариуцлагын хүрээнд гэх нэрээр санхүүжилт хүсэх болсон байна. Тухайлх юм бол уулуурхай үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд тухайн орон нутагт олборлолт хийснийхээ хариуд нийгмийн хариуцлагын хүрээнд мөнгө өгөх нь зүй ясны хэрэг. За гэтэл энэ асуудал хүрээнээс хальж шагнал урамшуулал авах нэрээр мөнгө нэхэх тохиолдолж гарч байна гэлээ. Нийгмийн хариуцлагын тодорхой асуудлуудыг одоо санхүүжүүлж авах хэрэгтэй гэдэг нэг тийм шаардлага байд юм байна. Тэгээд тэр нь бол тэгдэг. Гэхдээ зарим нэг төсвийг нь бол бид нэр болиулж ирсэн. Яагаад гэхээр нөгөө юу гэдэг яг тэр компанийн үйл ажиллагаатай холбоотой биш. Тэгээд юу гэдэг нэг ой тэмдэглэж чинь гэдэг юм уу те. Тэгээд санхүүжилт нэхэд байдаг. Тиймэрхүү нөгөө айгуу тийм утгагүй асуудлуудыг орон нутгаас аягүй санхүүжилт хийх юм байл. За төрийн эмчит компаниудын хөрөнгийн хэмжээ 60 орчим их найт төгрөг хөнгөрсөн жил 26 их найт төгрөгийн орлого олсон. За нэг үгээр улсын төсөвтэй дүйцэх хэмжээний хөрөнгө төсвөөс гадна төрийн эмчит компаниудын тунд эргэлдэж байна. За гэтэл цэвэр ашигны өртөө 6 их найт хүрэхгүй мөнгө. Өөрөөр хэлэх юм бол 20 их найт төгрөгийн зарлага гаргаа ажиллаж байгаа юм а. За энэ мэт төрийн эмчит компаниудыг алдагдал ороход хүргэж байгаа хөрөнгийн зарцуулалтад тавих хяналтаа сайжруулахыг төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүд сануулж байлаа.
Сэтгүүл зүйн танин мэдүүлэх, соён гэгээрүүлэх, зугаацуулан цэнгүүлэх, хянах зэрэг олон үүрэгтэйж туйлын зорилгонд мэдээлэх юм. Гэвч нэг мэдээг бэлтгэхийн тулд тухайн редакцаас хэр хэмжээний зардал гардгийг хэрэглэгчид тэр бүр мэддэггүй. Ялангуяа ажиллагаа их шаарддаг эрен сурвалжлах төрлийн бүтээл бэлтгэхэд цаг зав, хөлс хүч, зардал чамгүй шаарддаг учраас сэтгүүл зүйн хүнд төрөлтөй багтдаг. Үүнийг олон нийт бага чадгаа ойлгож мэдэрсэн ойрын тодорхой жишээ нь сэтгүүлч бод харагчаагийн бэлтгэсэн боолчлагч нэвтрүүлэг юм. Харин тос нэвтрүүлгийг бүтээхэд олон нийтээс хандив цуглуулсан нь баггүй маргуун дагуулжээ. Хэвлэл мэдээллээр цацагдж буй мэдээллийг ерөнхий утгаар нь 3 ангилжуулна. 1-р сэтгүүл зүйн хараат бус мэдээлэл, 2-р PR агуулга бүхий мэдээлэл, 3-р зар сурталчилгаа гэж ангилна. Зүйн хараат бус сэтгүүл зүйн бүтээлийн зардлыг PR-ын шинжтэй мэдээлэл болон зар сурталчилгаанаас олсон орлогоор хангаад явах нь эрүүл зарчим гэж практикт үздэг. Гэвч бодит байдал дээр энэ тийм чамар биш юм а. Монголын сэтгүүл зүйн салбарт тулгамдж буй үнэгээ хамгийн том хүндрэл хийгээд сорилт нь доктортой санхүүжилт. Санхүү эдийн засгийн хувьд хараат бус байж чадвал улс төрийн хувьд хараат бус байж чадна гэж үзэх гол зарчим бий. Энэ асуудалд онлайн мэргэжилтнүүд ийм тайлбар өгч байна. Америкт нэг эрен сурвалжлах сэтгүүлийн чиглэлээр бол энэ хандив суулгуулагч нэг юм хийдэг. Одоо байна уу юм мэдгүй. Одоогоос нэрийн хэдэн жилийн өмнө тийм хандлага бол байсан юм. Ерөн бол тийм эрен сурвалжлах сэтгүүлийн шинжтэй тийм томоохон юм ялангуяа байгаль орчны чиглэлээр томоохон хэмжээний нэвтрүүлэх хийхдээ бол нөгөө төсөл хэрэгжүүлдэг янз бүрийн төрөмс байгууллагууд тэнд нь сонирхолтой байгууллагууд байдаг шүү дээ. Тэр байгууллагууд бол тодорхой хэмжээний хандив өргөд төсөлтэй хэмжилдэг гэсэн. Тэрнийг бол хандив гэхээсээ илүү хамтран бэлтгэх тийм хандлага бол байдгийг. Өөр тэгээд мэдээч юм уу зүгээр энгийн контент бэлтгэдэг бол тийм юм ерөөсөө байдгүй шүү дээ. Тэгээд одоо сүүлийн үед манайхан тэгээд одоо хандив суулгах жоо газар авах шинжтэй байна шүү дээ. Тэгэх юм бол энэ чи одоо нөгөө сонгол утгаараа мэрэгжлийн сэтгүүл зүйг утгаалж шүү дээ. За эрен сурвалжлах сэтгүүл зүйд бол шүү дээ тийм ээ. Юу одоо тодорхой хэмжээгээр байна шүү дээ тийм ээ. Одоо хандив авч эрен сурвалжлах хийдэг тийм олон улсын жишээ бол байгаа. Тэр утгаа яг эрен сурвалжлах сэтгүүл зүйг дэмждэг тийм сангууд бас байдаг. Эрен сурвалжлах. Тэгэхдээ тэнцээ бол тодорхой хэмжээгээр өөрсдөө боловсруулад тэгээд ямар чиглэлээр юу хийх гэж байгаа вэ гэдгээ хийгээд явдаг. Энэ бол ерөнхийдөө одоо тийм айхтар буруу зүйл бол биш. Эрен сурвалжлах одоо сэтгүүл зүйн нэрийн дунд төрийн байгууллага юм уу? Одоо ямар нэгэн ашиг сонирхол бүхий одоо бизнесийн групп одоо тийм юунуудаас тийм ээ. Одоо компаниас мөнгө авчаад хэн нэгэн хүний эсрэг юм хийх юм бол энэ бол ерөөсөө ёс зүйтэй сэтгүүл зүйн зарчим бол биш. Хэвлэлийн эрхчлээ гэдэг бол иргэний эрх юм. Түүнээс одоо зүгээр нэг тийм бидний сэтгүүлчийн эрх бол энэ биш. Иргэн хүн өөрөө чөлөөт хараатаас одоо арчилсан хэвлэл мэдээлэлтэй байж ч үнэн мэдээллийг тэндээс олж авах нь бол иргэний эрх юм аа. Харин сэтгүүл зүйн хандив тусламж өөрөвдөл нэгүслийн хүндэт тэндэрлүүж хэрэгдэж байна гэх шүүмжлэлд халуун гал тогоонд нь ажиллаж буй эрен сурвалжлах сэтгүүлчдийн төлөөлөл ийм тайлбар өгч байна. Яагаад энэ хандив юмар энэ нэвтрүүлгээ бүтээгээд байна вэ гэхээр одоо ямар тэнд нэг бүтээл төрж байгаа учраас тэнд зардал гарч байгаа хүн ажиллаж байгаа. Ялангуяа эрен сурвалжлах бүтээл бол одоо өнөөдөр сэдвээ болоод маргааш хийцдэг ажил биш, урт хугацааны судалгаа, тэнд шаардлагатай бол олон улсад яадын гэдэг орчуулагч, за эдийн засгийн одоо сэдвтэй байвал тухайн чиглэлийн мэрэгчлэлтэн уурхай мэрэгчлэлтэн ч гэдэг юм уу ийм шаардлагатай хүмүүсийг энд бас одоо цалин хөлсийг нөгөөд ажилуулах ч гэдэг юм уу энэ эрен сурвалжлах яг бүтээлгээд харуул энэ маш ийм урт хугацаанд их ажил болж хийдэг ийм бүтээл байдаг. Хэвлэл мэдээллийн салбарт яг өдөр тутамд ажиллаж байгаа энэ сайтуудын редакц бол одоо ийм нэг 10 хүнтэй 15 хүнтэй ийм жижиг редакцууд бие даагаад гарсан ийм сэтгүүлчтэй байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэр болгоны арт талд жишээлбэл одоо санхүүжүүлдэг групп том компаниуд байхгүй. Тэгэхээр одоо тэр бүтээлийнхаа санхүүжилтийг хаанаас гаргах юм бэ гэдэг асуудал яригдана. Тэгэхээр одоо аль нэг улс төрчөөс очиж санхүүжилт авах юм уу? Эсвэл аль нэг одоо томоохон аж ахуйн нэгж группээс санхүүжилт авах юм уу тий? Ингээд санхүүжилт авчих юм бол нөгөө бүтээл нь өөрөө хараат бус ийм бүтээл гарч чадах уу гэдэг асуудал яригдана. Тэр бүтээлийн одоо санхүүжилт нь өөрөө ийм цэвэрхэн байж тэр бүтээл өөрөө ямар нэгэн ашиг сонирхол аль нэг талын одоо их ашгийг хангаагүй ийм цэвэр бүтээл гарах боломжтой. Тэгэхээр тэр хандвар энэ бүтээл төрж байгаа гэдэг нь өөрөө ямар ч эргэлзээгүй энэ олон нийтийн ч гэдэг юм уу эсвэл хуулийн дагуу
яг л нөгөө үндсэн асуудлаа бариад зарчмаа хийсэн юм нэвтрүүлэг болно гэж хувь сэтгүүлчийн хувьд бодож байна. Тухайлбал өнгөрсөн 7 хоногт өрнөсөн сэтгүүлч Бударагчаагийн нэвтрүүлгийн асуудал дээр бүх одоо хандивын мэдээлэл шилээ явж байгаа. Тэгээ ямар ч сэтгүүлч мэдээж тэндээс нэг төгрөг гаргаж аваад өөрийнхөө амьдрал зарцуулъя гэдэг ийм зорилго байхгүй. Хандив тусламж цуглуулан контент бүтээж буй энэ асуудалд хариулт өгч буй хоёр өнцгийг алийг нь ч үгүйсэх аргагүй. Үнэхээр хандив тусламж газар бол энэ нь мэрэгжлийн сэтгүүл зүй биш болж хувирна. Тэглээж хандив тусламж цуглуулсан сэтгүүлч сэтэртээ хэн бүхэн эрен сурвалжлах бүтээл хийж хүчрэхгүй. Харин хийж чадаж байгаа дээр нэрэнд дурдгсан сэтгүүлчид хэдий хүртэл хандивт найдаж контент бүтээх вэ гэдэг асуулттай хизээ мэдгүй нүүр тулна. Тэгэхээр үүнийг шийдэх жишг арга нь магадгүй төлбөрт үзүүр бүхий контент юм. Өөрөөр хэлбэл мэрэгжлийн сайн бүтээлийг мөнгө төлж үздэг эрүүл жишг тогтвол сэтгүүл зүй хараат бас бие даасан хэлбэрлүүгээ төдий чинь ойртох юм а. Ашиг олохгүй хэрн алдагдал хүлээдэг төрийн өмчит компаниудаас мөнгө саах арга мундахгүй нь ийм төвчлэлээс өөр замгүй гэдгийг үе үеийн засгийн газар ярьсаар ирсэн. Энэ удаач мөн Зандан шатрын засгийн газар төрийн өмчит 18 компаниг ховчлох асуудлыг өнөөдрийн ээлжид бус хуралдаанаараа хэлэлцэж улсын хуралд өргөн барихаар болжээ. Тодорхойлбол агаарын тээвэр, эрчим хүч, санхүү, уул уурхай зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг зарим төрийн өмчит компани төрийн мэдлийн 10-аас 66% хүртэлх хувийн хувьцааг хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд санал болгон худалдахаар төлөвлөжээ. Мөн төрийн өмчит 8 компани хувьцааг бүхэлд нь худалдаж, төрийн өмчит 7 компани үйлдвэрийн газруудыг нэгтгэх, нийлүүлэх, бүтцийн өөрчлөлт хийх талаар хуулийн төсөлтөө тусгажээ. Тэдтэй хамтаагаад баярлалаа үзэгчдээ 7 мэдээллийн хөтөлбөр хүргэлжилж байна. Сонгуулийн тогтолцоо тойргийн хуваарлалтыг сонгуул болохоос ганц 2 сарын өмнө хэлэлцэж, эрх баригч намын шийдвэрээр хүч төрөн баталдаг жишгийг халах ёстой гэдгийг ардчилсан нам хэлж байна. Үгүй бол эрх баригч нам өөртөө тааруулж тойрог зурдаг, өөртөө тааруулж сонгуулийн тогтолцоог маш богино хугацаанд өөрчилдөг асуудал бухширсаар байгааг хэллээ. Энэ дэш эрх хаврын чуулганаар сонгуулийн тухай хуулийг шинжилэн батлах шаардлагатай гэлээ. Та бүхэн санаж байгаа бол одоо Базар садын гутлагч тойрог хийжсэн. Уус аймагт хоньны арьс шиг ийм одоо тойрог одоо зурж ирсэн тэгээд ийм одоо муу түүхүүд байдаг. Тэгэхээр энийг л тухайн сонгуул болохын өмнө бараг сарын өмнө 2 сарын өмнө өөрчилдөг биш. Одоогоос 2 жилийн өмнө 3 жилийн өмнө хуулиндаа тав тодорхой болгоё л гэж байгаа. Ерөөсөө бүсээр явах юм уу, аймгаар явах юм уу, тойргоор явах юм уу, энийг бүгдээрээ хэлэлцээд батлаад хэдний өдөр явахын ямар системээр явахын гэдэг нь бол одооноос тав тодорхой байх ёстой. Тойргийн бүсчил одоо тойргийг болохоор тогтоолоор шийдчихдэг. Тогтоол нь хуулийн хугацаагүй сарын өмнө өөрчилдөг. За жишээ нь Жери мандрин гэдэг асуудал гадаадд байгаа иргэдэд үндсэндээ Солонгос улсад байгаа 60 мянган иргэнээс 1 мянган хүн санал өгсөн. Америкт байгаа 45 мянган иргэнээс 1 мянган санал өгсөн. Бид нар чи одоо энэ 21-р зуунд цахим гарын үсэг хурдан систем Монголиа гэдэг маш олон зүйлийг шийдлээ гэдэг иргэдээ баталгаад найдвартай системээр бусад улс орныг хангаж яхад бид нар яагаад хангаж болохгүй байдаг. Нөгөө талаараа санал өгөх боломжийг үргэлжлүүлэх ёстой гэдгийг хэлж байлаа. Тухайн хүн санал өгөх өдөр харьяалалтай газраа биш, за өөр газар ажиллаж байгаа тохиолдолд өөрийнхөө тойрогт нэр дэвшиж буй нэр дэвшигчид тухайн газраасаа саналаа өгөх боломжоор нь хангах шаардлагатай гэлээ. Мөн сонгогчдын саналыг өрхөгдүүлэхгүй байх зарчмыг хуулинд нэрвэвчилж, за ялангуяа гадаадд амьдарч байгаа иргэдийн саналыг өрхөгдүүлэхгүй байхад бодлогоор дэмжин зүйтэй гэдгийг хэлж байлаа. Улс төрийн 3 дахь хүчин болох хүн нам өнгөрсөн амралтын өдөр 8 дугаар их хурлаа хийж намынхаа үндсэн дүрмийг баталлаа. Ээлжид их хурлаараа намын дараагаар дахин Дорж хандыг сонгож, бүрийн эрхийн хугацааг нь 4 жилээр сонглоо. Ингээд өнгөрсөн 10 жилээ дүгнэхийн зэрэгцээ цаашдын өнгө төрөх бодлогоо тодорхойлж, прагматизм дээр суурилсан хөгжлийн 3 дахь бодлогыг хэрэгжүүлэхээ 600 гаруй гишүүдтэй танилцууллаа.
Баруун төвийн үзэл баримлалтай хүн намын гишүүд дахин намын дарга улираа сонголоо. За намын дараага дор чандын хувьд өөрөө чөлөөлөлт хүсэлтэд өгсөн ч удирдах зөвлөл хүлээж аваагүй тул дахин 4 жил ачаагаа үргэлжлэхээр болжээ. Харин гинсек буюу ерөнхий нарийн бичгийн дарга Ган Зориг үүрэгт ажилласаа чөлөөлөлт хүсэлтэд өгч улмаар оронд нь Донорвийн ган тулгыг томиллоо. Ингээд дахин сонгогдсон намын даргын бодлого нь прагматик дээр суурилсан үр дүнг гаргаж Монгол хэрэгтэй үр ашигтай бодлогод суурилсан улс төр явуулахыг санал болголоо. Харин намын гинсек ган тулгын хувьд иргэдтэй ойр нам байна гэлээ. Одоо дэлхийн улсууд яаж амьд үлдэх вэ гэдэг ийм өсөлтөнд дунд явж байгаа. Ийм тохиолдолд Монгол улс нэгдэж нэгтгэх хэрэгтэй байна. Хоорондоо хэрэлдэж муудалцдаг биш. Хоёр тал боллоод улаан цэнхээр бие биенийг хийсэн ажлыг нь үгүйсгдэг биш. Харин цөөхөн монголчууд нэгдэж нэгтрээд энэ дэлхийн ертөнцөөс орж ирж байгаа энэ бэрхшээлийг сүрх ийм 10 жилийн өмнө бид нар ирчээд байна. Тэгвэл хүн нам бид нар шүүмжилдэг, сүрдэг нэг хэсэг нь байхад болёо. Хүн нам цаашдаа улс төрийн орчныгоо дээшлүүлэхийн тулд 21-р зууны дэвшилтэд нам болж өсөр бус төсөр бүтцтэй зохион байгуулалтаа үр ашигтай бага зардлаар ажилладаг энэ 21-р зууны дэвшилтэд намыг үйл ажиллагаанд хэрэгжүүлэх болно. 3-дугаарт хүн нам дотоод нам институцийн хувьд төлөвшөж илүү нэг их мэдлэлтний даргын үгээр явдаг биш дүрм журм засгалдаг ийм нам болно. Хүн намын хурлаар үндсэн дүрмээ баталсан байна. За хүн нам олонхын саналаар асуудлыг шийдвэрлэж гишүүдтэйгээ зөвшөлдсөж боловсруулсан намын дотоод үндсэн хуультай болно. Ингээд баталсан дүрм журмыг бүгд ягштал мөрдөж дарга биш дүрм засаглана гэлээ. Намын дүрмийн хувьд бол намын хөгжилтөд уялдуулаад улс төрийн намын өөрчлөлтөө бас нийцүүлээд бид нар ямар өөрчлөлт хийж байгаа гэхээр хүн нам бол ийм жижигхэн хотод суурилсан төрлийн нам байсан бол одоо салбар, аймаг, сум, дүүрэг, хороонд илүү хөлтөө, дэмжигчтэй тэднийгээ илүү намын шийдвэр гаргалтанд оролцуулсан ийм задлсан гэдэг юм уу, дэлгэсэн ийм дүрмийн зарчим үзүүлснээр баримтсан байгаа. Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд олон салбар төрөмтлөгцсөн асуудлууд байж байгаа. Энийг одоо эр зориг гаргаад галтаа асуудлууд байна. Аваад өөрсдөө одоо шийдэд явна гэсэн зорилготой орж байгаа. Тухайлбал бид нар сая 24 онд хамтарсан засгийн газарт орохдоо эрчим хүчний реформыг бас манлайлж хийсэн. Хоёрт нь 90 гаруй мянган ажиллаж байгаа боловсролын салбарын асуудлыг хариуцаад явж байгаа. Энэ 8 дугаар их хуралд 21 аймаг 9 дүүргээс нийт 500 гаруй төлөөлөгч оролцжээ. Ингээд байгуулагдаад 10 жилийн нүрийг үзэж байгаа нам улсын хуралд 8 гишүүнтэй болсон байна. Цаашид 2028-2032 оны сонгуулиудад илүү олон суудлал авахын тулд намын дүрмээ өөрчилж бодлогоо тодорхойлсон гэлээ. Улсын хэмжээнд 10 сараас хойш үе шатхан хомсдох болсон хэдийгээр ийм дүр зураглал 3 сарын хугацаанд үргэлжилж байгаа ч нөхцөл байдал бах байдгаараа хизээ шийдэгдэх нь тодорхойгүй хэвээр байна. Аж үйлдвэрийн эрдэс соёлын яамнаас сүүлийн саруудад шатхууны нийлүүлэлт тасралтгүй харин ч хэвийн үеийнхээс нэмүү хэмжээтэй хилээр орж ирж байгаа гэж мэдээлсэн. Харин учир явдлын шалтгаан нь амралтын өдрүүдэд шатхуун хадгалдаг агуулга амардагтай холбоотой гэж тайлбарлаад байгаа. Тэгтээ нөхцөл байдал даамжирсаар өдгөө орон нутагч гэсэн шатхууны дараалал уртассаар байна. Ажлын эхний өдөр шатхуун авахаар дугаарлаж байгаа иргэд хомсдлын асуудалд шүүмжилтэй хандаж байна. 20 минут болчихсон. Өмнө нь ч юу наарч ирсэн л дээ. Дулааны өдөр тасрахгүй заавал үйл тасрах хүмүүс ямар ч штэ гэдэг юм аа мэдхгүй л. Орон нутгад бол бензин олдохгүй бүр хэцүү л байгаа. Заавал хонж очрлоод байгаа шүү дээ. Хотод бол бас хайрцангуй гайгүй. Очрол бол бас бензин олдоод. Зөндөл ажиллаж байгаа шүү дээ. Ер нь бол сүүлийн 2 сар л ажиллаж зүгээр үнгүүн дээр тараагж байгаа шүү дээ. Тэмцтэй. Мөнгөөр авах чагаа юм дээр ингээ очрлоод айгүй хэцүү л ш. Замын хөдөлтөл НТ байна. Хөхгүй байна. Бензин нөөцсөн байна. Цаашаа яваад шууглаа байна. Өвөөг байна. 4 колок ер нь нэг нь өгж байна. Одоо энэ ч л ажиллаж байна. 2-3 колок орлоо. Бензин байхгүй л гэж. Оолоо очирлж байна. Одоо тэгэл бензин хийх болгонтад очирлдээ ш. Дахн бол одоо хинтийг явдаг хүн. Хинтэд бол юусэн бензин байхгүй. Түлш байхгүй. Бензин байхгүй. Малчид нэг жаахан зовж л байна. Яг үнэлэлт бол одоо малчид бензин байхгүй. Одоо нөгөө портер янз янзын машинтай л усууч одоо малдаан ч гэсэн явдаг л өвсдөж ялдандээ ч явдаг юм байна. Одоо бензин байхгүй. Одоо зарим нь хотоос 10 литр 20 литр бензин
энэ бүрүүс усад татчих шээ. Өглөө гарч ирээд оошрол зогсоод одоо орж ирж шээ. Дотооддоо нефтийн үйлдвэр барих тухай асуудал яриад боломжлоо чинь та үүнийг дэмждэг үү? Энийг авсан өөрөө тэр нефт хайгуулагчны ажлыг зүүн банкны нефт хайгуулгын ажлыг авах нь 96 онд явж ирсэн. Очир хотын инглен нэлж хахад ахын тэнд нефт хайгуулгын ажил хийж байлаа. Францтай хамтарсан. Тэгээ тэрнээс хойш энэ ч одоо хэдэн жил болчихв. Би Солонгост 20 жил очиод ирэхэд хэврэл хийсэн. Шатхуун түгээх станцуудын зарим нь нөөц дууссан гэх шалтгаанаар хаалт босгосноос үүдэн шатхуун олгож байгаа цөөн газруудынх нь ачаалал нэмэгдэж дараалал утассаар байгаа юм. Манай улс энэ сард Оросын холбооны улсаас 83600 тонн АИ-92 шатхуун авахаар захиалга хэдийн баталгаажуулсан учраас хомсдол үүсэх бодит нөхцөл байдал алгаа гэж салбарын ам мэдээлсэн. Тэгвэл Оросын холбооны улс энэ онд дотоодын хэмжээнд нефт, байгалийн хий болон нүүрсний үйлдвэрлэлийг 2024 оны төвшөнд хадгална гэж тус улсын эрчим хүчний сайд Сергей Цивилев өнгөрөгч бүрүү гарагт мэдгдсэн байна. 2024 онд байгалийн хийн үйлдвэрлэл 579 тэрбум куб метр хүрч 2023 онтой харьцуулахад 8.7% өссөн үзүүлэлттэй байгаа юм а. Энэ жил тус улсад боловсруулсан түүхий нефт 266.5 сая тонн байсан бөгөөд үүнээс бензин 41.1 сая тонн, дизель түлш 81.6 сая тонныг эзэлжээ. Үйлдвэрлэл олон нийлүүлэлтийг Орос улсын зүгээс тогтвортой барихыг эрмэлзэж байна гэж мэдээлжээ. Өнгөрсөн амралтын өдрүүдээс эхлэн баримт системийн үйл ажиллагаа доголдох болсон. Гэвч иргэд энэ талаар санал гомдлоо хэлье гэсэн ч холбогдох дуудлагын дугаар хаяг байхгүй учраас дэмийл сошиал сүлжээгээр бие биенээсээ тодорхойлсоор байна. Гэтэл 5 гарагт сард нэг удаа тохирол явагдах болчихсон байна. Урд өмнө тохирлыг систем хөгжүүлэгчид өөрсдөдөө тааруулж байсан гашуун түүх байдаг. Энэ удаа ч гэсэн зориуд системийн алдаа үүсгэсэн үедээ тохирол явуулах гэж байгаа нь хардлага төрүүлж байгаа юм. Үүсэт байгаа нөхцөл байдалтай холбогдуулан тодруулах мэдээлэл авъя гэхэд сангийн яам, татварын ерөнхий газар зэрэг байгууллагуудын чухам аль нь энэ асуудлыг хариуцдаг болох нь тодорхойгүй бие биерүүгээ түлхсэн байдалтай байна. Дараагийн мэдээ хүргэе. Манай улсад 3,000 гаруй аж ахуй нэгж ресторан, кофе шоп, хоол үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Сүүлийн жилүүдэд энэ чиглэлийн салбар эрчимтэй өөрчлөлт хөгжиж, үйл ажиллагааны стандарт, хэрэглэгчийн соёл, бүтээгдэхүүний чанар, брендийн өрсөлдөөн нэмэгдэж, дэлхийн түвшинд өргөжин тэлж буй энэ үед Монголын ресторан зоогийн газрын холбоо анх удаага The Mongolian Restaurant Association Awards 2025 шалгаруулалтыг зарлаж, салбарын шилдэгүүдэд толтрууллаа. Шалгаруулалт шилдэг ресторан, шилдэг олон улсын франчайз ресторан, шилдэг кофе шоп, шилдэг мэргэжлийн сургалтын байгууллага зэрэг үндсэн 8 номинацаар явагдлаа. Дээрх номинацуудад 60 байгууллага нэр дэвшсэн, үйлчилгээний чанар, стандарт, хэрэглэгчийн сэтгэл ханамж зэргийг үнэлгээнд харгалзан үзэхийн зэрэгцээ, олон нийтийн санал нийт онооны 25%-ийг бүрдүүлжээ. Мөн цаашид номинацийнхаа тоог нэмэгдүүлнэ гэдгийг зохион байгуулагчдын зүгээс хэлж байлаа. Нийтийн хоол үйлдвэрлэл болон ресторан, зоогийн газар, за диско бар, ивент аргамжи, за мөн сургалтын байгууллага гэдэг ингээд нэлээд олон ингээд төрөлдсөн чиглэлүүдээр тодруулж байгаагаараа онцлогтой. За энэ аргамжийн гол ажил хөдлөл ер нь Монголын одоо нийт хэрэглэгчдэд за гадаад дотоодын жуулчдад хаана одоо хоол жумдлууд бид нар жинхэнэ одоо Монголын зочлох үйлчлэгээний соёлыг одоо мэдрэх бололцоотой байна. Хамгийн шилдэг хоол ундаатай үйлчлэгээтэй газрууд хаана вэ гэдгийг одоо бас тодруулж ийм гаргах зорилготой юм а. Иргэжлээс бол мэдээж хэрэг энэ номинацид оролцогчдын тоо нэмэгдэх баг. Тийм учраас бид нар төрөлжилтөд анхаарч тодруулах болно. Үнэхээр яг шилдэгүүдийг сонгосон гэдэг нь бол шалгаруулсан гэдэг бол бидний бахархал. Цаашдаа манай холбоо энэ 8 номинац магадгүй 12 номинацаас бодохоор байгаа. Энэ одоо awards болсноор яг үгээр бид нэр өөр хоорондоо өсөлтөөс илүүтэйгээр бид өөрсдийнхөө чадвар, за багаар ажиллах чадвар, ур чадвар, за мэргэжлийн тогооч, мэргэжлийн зөөгч, за энэ үйлчлэгээний салбарын соёлыг одоо илүү хурдан хөгжүүлэхэд нөлөөлж байгаа тийм. Шилдгийн шилдэг ресторанаар Chojin Temple ресторан, шилдгийн шилдэг хүлээн авалтын танхимаар Shangri-La Улаанбаатар, шилдгийн шилдэг олон улсын франчайз ресторанаар Pol Mongolia тус шалгарлаа. Мөн шилдгийн шилдэг төргөн хоолны газраар Шүлэндөө, шилдгийн шилдэг мэргэжлийн сургалтын байгууллагаар Хүнс технологийн политехник коллеж шалгарчээ. Энэ хоол үйлдвэрлэлийн салбарт
хамгийн сайхан арга хэмжээ боллоо. Анх удаа одоо энэ Монгол ресторанууд одоо энэ Монгол хүнд үйлчилдэг эрүүл ахуй хоолны энэ үйлдвэрлэлийн бүхий салбарын зочлохын үйлчлэгээний салбарын ийм сайхан арга хэмжээний салхийг хаглаад оны шилдэг ресторанаар манай Churchin Temple ресторан өнөөдөр шалгарлаа. Тэгээ манай ресторан 2016 онд байгуулагдсан. Байгуулагдсан цагаасаа эхлээд үйлчлүүлэгчийнхээ сэтгэл зүрхийг эзэмдэж одоо яг байгуулагдсан ондоо бид нар бас оны Best Eatery-гээд Монголын аялал жуулчлалын холбооноос зохион байгуулдаг тэр тэмцээнд одоо оны шалгаруулалт номинацид бас нэр дэвшээд оролцож. Тэгээд энэ жил бол 9 дахь жилдээ одоо яг анхны энэ рестораны холбооноос оны шилдгээр шалгарсандаа маш баяртай байна. Шилдэг компани маань 2009 онд үйл ажиллагаа явуулж байна. 16 жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. За ингээд Монголын ресторан зоогийн газрын холбооноос анх удаа зохион байгуулагдаж байгаа. Одоо шилдэг төргөө хоолны номинацид одоо Ийхүү салбартаа сайн туршлагыг нэвтрүүлсэн ресторан, кофе шоп зэргийг олон нийтэд таниулснаар салбарын чиг хандлага, стандартыг жишг болгон тогтооход чухал ач холбогдолтой гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцолж байлаа. Он гарснаас хойш буюу 2025 оны 1-р сарын 1-ээс өнөөдрийг хүртэлх хугацаанд хүүхдийн тусламжийн 108 утсанд үеийнгийн хүчирхийлэлтэй холбоотой 1223 дуудлага бүртгэгджээ. Энэ дуудлагуудын 764 нь биед халтсан гэх тохиолдол байсан бол боловсролын орчинд 752 нь үлдэгджээ. Өөрөөр хэлбэл хүүхдүүд сургуулийн орчинд хамгийн их үеийнгийн дээрлэлтэд өртдөг гэсэн үг юм. Энэ үзүүлэлт нь өмнөх оныхтой харьцуулахад 11%-аар өссөн байна. Үеийнгийн дээрлэлттэй холбоотой дэлхийн нийтийг цочроож буй нэгэн жишээ бол бүгд найрамдах Солонгос улсын алдарч жүжигчин Чо Жин юм а. За түүний 30 жилийн өмнө буюу өсвөр насндаа үеийнгийн хүчирхийлэл үлдэж байсныг олон их сурвалж баталснаар кино урлагаас явхаас өөр аргагүй нөхцөлд хүргэсэн. За энэ мэт үеийнгийн хүчирхийлэл нь тухайн мөчөд анзаарагдахгүй, хүнд ч мэддэхгүй өнгөрч болохч олон жилийн дараа аль аль талынх нь амьдрал ирээдүйд хор уршиг дагуулдгийг энэ жишээ харуулж байна. Харин манай улс өнгөрсөн жилээс эхлэн үеийнгийн дээрлэлт хүчирхийллийг цахимд үрд мөнх бичиж байхаар хуульчилсан ч одоо хүртэл хэрэгжүүлээгүй байна гэлээ. За тийм ч учраас өнөөдөр үеийнгийн хүчирхийлэл газар авч зөвхөн бүртгэгдсэн нь 764 удаа буюу биед нь халтсан гэх дуудлага байна. Хүүхдийн тусламжийн 108 утсанд ингээд 12 сарын 14-ний байдлаар дуудлага мэдээллийг ингээд дүгнэлтэйгэд үзэхлээр нийтдээ ер нь бол 85045 дуудлага ирсэн. Яг энэ 25 оны 1 сарын 1-ээс гэсэн үг. За эндээс болохоор үзэхлээр үеийнгийн хүчирхийллийн дуудлага бол 1223 дуудлага байна л да. Эндээс 913 дуудлага нь болохоор хамтарсан багийн хяналтанд шилжүүлсэн дуудлага байгаа тийм. Одоо яг хүчирхийлэлт үеийнхээ зүгээс хүчирхийлэлт өртөөд одоо ингээд алгадуулах, цохих тэгээ бид нь ингээд халтж байгаа энэ дуудлага мэдээлэл илүү бүр өндөр болоод байгаа байхгүй. Бүр 11%-аар ингээд өссөн байсан. За улс орнууд үеийнгийн дээрлэлтийг насан туршид нь үлдээх хард холб гэж үзэн багаас нь хүүхдүүдэд ийм ёс бус үйлдэлээс хол байлгах үлгэр жишээ үйлдэлүүдийг гаргаж байна. Гэтэл манай улс хэсэг шуугж байгаад хайчгадаг тул үеийнгийн дээрлэлт улам ирчээ авсаар байна. Учир нь ийм үлгэр жишээ гэр бүлийн төдийгүй нийгэм нь өөрөө цаг ямагт үзүүлсээр байна. Дээрлэлтийн шинжтэй удаадаараа үйлдсэн ч юм уу тийм зүйлийг тодруулахад ерөнхийдөө бол одоо дээрлэлт үйлдэж байгаа хүүхдүүдийн ар гэрийн байдал тогтворгүй байдаг. Хараа хяналт бас дутмаг байдаг. Тэгэхэд үеийнгийн дээрлэлт чинь яг мөн чанартай бол тэр хүний нөгөө төрлөх ялгаатай байдалтайгаас үүдэлтэй байгаа шүү дээ. Тэгвэл тэрний эсрэг хийж байгаа урьдчилан сэргийлэх болоод одоо тэр зогсоохын төлөө авж байгаа үйл ажиллагаанууд нь одоо доктортой бөгөөд үр нөлөөтэй байж чадах юм бол энэ үзэгдэл буурна. 2024 оны 1 сарын 1-ээс эхлэн хүүхэд бүр хувьдаа цахим хувийн хэрэгтэй байхаар хүүхэд хамгааллын тухай хуульд тусгасан. За гэвч үүнийг өнөөдөр хэрэгжүүлж байгаа боловсролын байгууллага алга. Ийм нөхцөл байдалтайгаар бид хиймэл оюуны 90 үед нэгч алхахааргүй байна. За хуулиа хэрэгжүүлдэггүй, хэрэгжүүлэхийг ч хүсдэггүй засгийн газрууд байсаар байгаа нь улсын их хурлыг чадамжгүй болгож байна. Шинэ жил бол манай улсын эдийн засгийг хөдөлгөөнд оруулж мөнгөний эргэлтийг сайжруулдаг цөөн хэдэн баярын нэг. Тэгвэл манаас оруулжлагч энэ шинэ жилийн баяр хувь хүнд хэр их зардал гардгийг сурвалжлаа.
Тэнуудаа орлого багтайч нийгмийн хамгийн идэвхтэй бүлэг болох оюутнууд шинэ жилийн баяраар хэр их зардал гаргадаг талаар мэдээлэлээ. За нэг оюутан сургуулийн клуб дугуйлангийнгээд хамгийн багадаа л жилд 20-оос 3 шинэ жилд оролцдог гин. Эмэгтэй оюутнуудын хувьд дор хаяж 1 сарын өмнөөс ямар хувц өмсгөө, хумсаа хаана хийлгэхээ, нүрээ хаана будуулахаа бодож эхэлдэг гэлээ. За мэдээж энэ бүхэндээ зарцуулах мөнгөө олохын тулд цагийн ажил хийн, аав ээжээсээ туслалцаа хүснгээд янз бүр байдаг. Гэхдээ дийлэнх оюутнууд цагийн ажил хийж өөрсдийн хэрэгцээгээ зохицуулдаг болсон гэж оюутнууд ярьж байлаа. Шинэ жилд бэлтгэхэд бол ер нь бол хөвчлэн охтууд ер нь хумс, тэгээ сормуус, үс, нүүрний бодолт, тэгээ дресс, готол гэдэг аюу олон юмд мөнгө зарцуулахаар байгаа. Хамгийн багадаа 250-аас 350 мянга. Тэгээ такс нэмэгдэх юм бол тэрнээс илүү их мөнгө. Оюутны ангийн шинэ жил 100-аас 200 мянган төгрөг орчим болж илээ. Тэгээд ер нь бол хамгийн багадаа 100 мянган төгрөгийн такстай шинэ жилүүд болчих. Зарим оюутнууд нь ажил хийгээд мөнгө олж байгаа, зарим нь аав ээжтэй хэлээд авч байгаа. Тэгээ миний хувьд бол ер нь бол аав ээжтэй хэлж авсан. Доор хаяжны 500 мянга хамгийн доод 500 мянга болох бай. Цаад ч уус аюу үнэтэй шүү дээ. Гайгүй юм бол их юм бол 300 400 хэвцэн. Тэгээд мейкап гэх юм бол нэг доор хаяжнаас 100 мянга төгрөг авах. Тэгээд үсгээ явчих юм бол бас нэг 50 60 мянга. Тэгээл дахиад ингээд өөр өмсөх гадар модор хувцстэй энэ тэрэг гэж утх юм бол за нэг 600 мянга төгрөг хэвцэл болох юм байна шүү. Уусаа бүгд л ажил хийж байгаа. Тэр нь тодорхой л тоо. Тийм. Уусаа байнга ээж авсан мөнгөд аваад ачаа аюу хэцүү шүү дээ. Манай улс 147 мянган оюутантай, харин үнээс 89 мянган эмэгтэй оюутан байна. За нэг оюутан дунджаар 500-аас 600 мянган төгрөгийн зардал гаргана гэж тооцвол 40 гаруй тэрбум төгрөг байна. Өөрөөр хэлбэл баяр ёслол гэдэг энэ хэрээр эдийн засгийн цусны эргэлтийг сайжруулдаг ажээ. За шинэ жилийг хэр хэмжээнд хэрхэн тэмдэглэх нь хүн бүрийн сонголт хэдий ч санхүүгээ төлөвлөж өөртөө дарамт учруулахгүй байх нь оюутнуудад хамгийн чухал гэдгийг тэд онцолж байлаа. Тэнгэр телевизийн 7 хар мэдээллийн хөтөлбөр студиэс шууд хүрлээ. Анхаарал хандуулсанд баярлалаа.